Улсын хурлын дараа Мегомби инх болд бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад цугаан онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Марагозыг нутаг болцох холсонтойд холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын улсын хурлын дарга элчин сайдтай уулзж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд элчин сайдаар ажиллах хугацаанд Монгол-Туркийн харилцаа хөгжүүлэхэд гүйцэтгэсэн түүний хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэсэн. Ээлжид сонгуулийн үр дүнд Монгол Улсын их хурл байгуулагдсан засгийн газар шинээр эмхэлж ирэх 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр чиглэлээ батлаад байгааг улсын их хурлын дарга онцлоод тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Турк улстай хөгжүүлж байгаа эж бүрэн түншлэлийн харилцаа хамтын ажиллагаа тодорхой үүрэг оролцоотой байна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэсэн. Түнчлэн хоёр талын эдийн засаг хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж нөөц боломжийг ашиглах нь чухал болохыг улсын их хурлын дарга дурдаад буцалтгүй тусламжийн хүрээнд ТИКА-тай хамтран Монголын эдийн засагт ач холбогдол бүхий томоохон төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад 6 онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд Карагоз улсын их хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол улсын их хурлын ээлжид сонгоод үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэлээ. Турк-Монгол хоёр орны харилцаа нь олон зууны түүхтэй бөгөөд амжилттай хэрэгжиж байгаа өнөөгийн иж бүрэн түншлэлийн харилцааны төвшинг ахиулан стратегийн түншлэлд хүрэх сонирхолтой байдгийг элчин сайд Карагоз тэмдэглэсэн. Уулзалтын үеэр талууд хоёр орны эдийн засгийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцсон.